Beautiful. Hey, за хэрингэрэ. Энэгээр дэш штэн дэ. За уулсандаа ямар ч сайхан гарна гэдэг дээд мэд юм байна. Бас сайн бачгүй. Сайн байна. Хэрингэрийн манаас гаяа контент хийж инкер дээр одоо сайхан уул устаа камера сэргээ гэж одоо гинхүү контентыг эхлүүлж байна. Хашаа хүлээн да. Одоо хоёлаа миний нэг бодсон гоё хайрхан байна. Тэрлөө одоо ачин сахаа. Монгол дээл уцтайгаа юу яана. Сайхан үзэл үзүүлээд тий. Тэгсэн уул сайхан Монгол улс Монгол хүн байна. хүндэтгэл үзүүлэх юм аа гэж чинь тийм ээ. Тэгээд бид тэр энэ удаагийн влог бол Влогоор л явчихдаг. Энэ удаагийн влог бол тэгээд бас ойртой ирч ингэж хийгээгүй. Тэгээд хамтралаа бас дахиад бас явуулсан дээр ах гэж боддог бид тэр бас тавхандээ энэ контент өргөж байна. Тэгээд хамгийн гол нөө очир холбогдол нь юу гэвэл Монгол хүмүүс уул устайгаа хэрхэн зөв харьцах вэ тий? Одоо доош үлээ дэш үү? Тийш. Доош. Зүүн гартлаа. Тэгээ тэрний бас ач холбогдлыг бас ингээ залуу хийхэд төлөвлөлөө бодлоо бас энэ энэхүү бичлэгээр бас үргээ бас тэр морьтой гарan дэшээ гэдэг нэлээд төлөвлөсөн байгаа. Тэгээ дээрэс нь бас 2-3 хүнтэйгээ бас хамт явж байгаа. За ингээд дараагийнхаа бичлэгээр уулзъя да. Тийш. Ер нь үнэн бодит биш байвал тэгээд тэр амьгуул гэсэн үг шүү дээ. Гэсэн ах нар болчихжээ тий. Жоо өгшөж юм шиг харагдав. Өчтөр нөө зургноо тасаас байлаа гэсэн. Ясмас өдөрөө бас айгуул болоод тах шиг байгаа тий. Тийм байлээ. Та нар бас өмнө бичлэгүүдээс үзүүл тий. Хамгийн анхны бичлэгийг нэг хоёулаа. Тэр багцад дэлбэл тий. Чиний өглөө амар хоцорч ирээд. Мэдгүй хоцорсноос. Яа. Ингэж л ярьдаг л хүн л дээ манай ингэж. За тэр тэгээ сайхан байна уу уулзаад. Яа, одоо эндээс тэр хөө дээш иргэн штэ чичтэй. Хайцгаад байгаа. Тэг газ бичлэг хийсэн чи орон зайгаа баримж байгаа алдаа энэ үнчтэй. Тэг яа игээд бэ? Яа гоё аагүй те. Парада шиг аагүй. Парада шиг гоё юм байна. Саатыг давах хүчтэй яваарэ. За манай сэрс хэлхийг нэг сэрс айдууны ишгэн жинграадаг. Ишгэн жинграадаг. Сэн давхар ирүү мөрөөтэй болцсон. Жох игэр нэг л зөв ядбиси хараад байгаа. Уг нь би ч одоо хамгийн одоо фит миттэй тий. Авган тий. За бид дөрөв ингээд сайхан Монгол дээл хувцас өмсөд уул аваа руугаа явж байна. Тасалрэ. За ингээд влог маань үргэлжлэж байна. Ингээд бид зорьсон газрынхаа наад хөөн дээр сайхан уулсандаа хүндэтгэл үзүүлээд ааруул. Сайхан сүгөө өргөж да тийм ээ. За сүгөө өргөөр. Оо надаа миний нөгөө үргэлээ яваа. Оо мөнгө аягаар өргөн шүүт. Дараа голд аягаар өргөн шүү дээ. За ингээд бид сайхан. Ингээд сайхан уулсандаа хүндэтгэл үзүүлээд ерөөсөө ингээд сайхан цэвэр сүгэ хааруул эзгийгээ өргөөл ертнээсээ бид нар чи ийм юм яс боломжлолтой. Би угсаагаар бол одоо яг энэ нутагт одоо төрж өссөн хүүхэд байгаа. Намаа Батулга гэдэг.
За тэг өнөөдөр энэ сайхан өдөр одоо өөрийнхөө одоо хар багаасаа дахиж шүтэж дээдэлж ирсэн. Уул харихнаа дахих гад одоо ингээд дөнгөж нутгийнхаа хилийн заг дээр орж ирээд босгон дээрээсэн сайхан хөндлөж идээ бодоо өргөчөд явж байна. Энэ нутаг Сүгнүрийн гол гэдэг газар. Төвөмгийн Батсан бүрт байдаг Сүгнүрийн гол гэдэг. Тэгээ миний дахиж байгаа хайрхан бол асрал тайрхандаа үргэлж байдаг. Асрал тайрханд төгсөл ноён улстай бас холбоотой алтан бүслүүр гэдэг. Одоо түүхэн номон дээр хүртэл байдаг алтан бүслүүр тайрхан гэж. Их сайхан баян хайрхан, их хүчтэй сайхан хайрхан. Их хатуу үргэлтэй. Одоо заавал уул усанд очно гэхээр л нэг хадаг яндар уяал болсон болоогүй. Одоо сүү арх өргөөл, тэ борцог жимикс өргөөл, чихэр өргөөл ингээхээ оронд хүн ерөөсөө нэг атга сайхан будаал өргөчих хэрэгтэй. Уул усанд сайхан атга будаа өргөөд хүний сэтгэл гэдэг зүйл чинь хамгийн авах шүү дээ. Тэгэхээр хүү баян хүн сэтгэлээр баян байх хэрэгтэй. Тийм учраас ерөөсөө сэтгэлийн өргөл гэдэг зүйл хамгийн сайхан зүйл. Тэр уул устай зөв сайхан харьцъя гэж бол болсон болоогүй чихэр жимс өргөж янз бүрийн цаастай болж өгдөө. Янз бүрийн одоо гатан дотны янз бүрийн өргөж байгаа хооронд ерөөсөө хүн сэтгэлээрээ сайхан мөргөөл дотроо сайхан залбираад тэр л хамгийн сайхан өргөл. Чин сэтгэлээсээ хүн дотроо сайхан залбирч мөргөж ийн гэдэг чинь тэр чинь хамгийн сайхан өргөл гэсэн. Өргөл гэдэг зүйл чинь ерөөсөө өөрөө талархал гэсэн үг шүү дээ. За кэлцүүд доошоо. За сайн бацгаа. Доошооч биш явахааргүй юм байна да. Мөрдөө тийшээ чи авъя да тхүү. Бас мөгч бас. Чи машин аваад. Тань хоёр мөр аваад. За та нэг өөргөө танилцуулаач. За намайг бол Намнан сүрэн гэдэг. За энэ сайхан нутаг дээр ингээд тахилгад оролцох гээд ирсэн байна. Ер нь бол. Тэгэд Монгол хүн эр хүн босоо нэг сайхан овоо ууландаа гараад эдэнийхээ дээж сүү эдээ бодааг өргөчвөл тэр жил дээр нь эр хүн бол хиймэртэй явна гэж үздэг. Тийм болохоор өнөөдрийн сайхан өдрийг сонгоод дүүнэртэйгээ ахтайгаа сайхан уулын тахилгад ирэх гээд уулын тахилга хийх гээд энэ сайхан хангаа дэлхийд бол ирсэн байна. Тэгээд дүүнэртээ залуучуудаа хандаж ирэхэд хөдөө уул хайрхан тий амрал зугаалгаар явахдаа болж өгвөл хог цаас тийм ээ тийм зүйлээ бити хаяарай авч байгаарай гэж хуурайлмаар байна ер нь бол. За бид нөгөө айлынхаа гаднаас хөдлөх гэж жоохон шавар суугаад жоохон хөвгтэй тэгээ бас жоохон экстрим байж байгаа. Одоо нөгөө дахих уулынхаа яг бэлдэн ирчихсэн мордоо хүлээгээ байж байна. Одоо тэгээ мордоо ирэнгууд бид ачаагаа мордон дээрээ ачаад ганцглаад тэгээд одоо уул овон дээр гарнаа. Дараагийн бичлэг дээр одоо гоё морьтой гоё бичлэг дээр уулзцгаая. Морьтой барьж байгаа ачаануудаа гэсэн тийм. За ачаа юмнуудаа буулгаад байгаа ингээ. Намны ингээд юу өгч морьч. Ачаа морьтой барьж. Хаашаа юмнуудаа буулгаа. За.
Хансаа. Анзын гоё гацсан. Аа. За гараад ирлээ дээ. Аа яг энэ цагаан бичээр. Хей. Чилрээд Улаага мартлаа. тэг бүр чилрээд бүр юугаа мартцсан ба шүү дээ. Улаага март. Юу хийж ийн гэсэн чилрээл ээж ийн гэдэг шиг янз юм байна. Гоё байна. Сая өдөн морд маань бас тэнд харагдаж байна те. Одоо энэ ч далайн төвчнөөс очиж метр өндөр байгаа. Ямар ч их сайхан өндөртэй нэ. Янзын гоё байна. Сайхан ангаамаа морч бас сайхан хүчтэй амт юм аа. Тийм ээ. Тэгээ одоо ингээ сайхан тулгаахаа юм дээр ирсэн, уул аван дээр ирсэн. Тулгаахын ч байх үедээ тулгаахаа дахиж шүтдэг одоо уул аван дээр ирсэн. Одоо энэ дээр сайхан хүндэтгтэй үзүүлээд сайхан юмас сэргээж аваа те нэг гоё байглаас хүн чинь заавал нөө нэг хямар сүлд мөлдтэй гэлтэй холбогдохгүйгээр ер нь бид чинь байглаас л төрж одоо хүн болсон шүү дээ. Тэгэхээр одоо тэр сайхан энерги авч те тэр энерги авснараа тэр байгаль дэлхийдээ сайхан талархаж тийм ээ. Ийм нэг сайхан яс уламжлалтай арт юм шүү дээ. Эзэнээсээ ийм байсан. Одоо энийг бид одоо шааш нь өргөжлүүлж авч явах. Сайхан авч явах хэрэгтэй. Цааш та. Тэгэхээр одоо ингээд ахмад хүмүүсүүдээсээ сайхан суралцаж тийм ээ. Зүг буруугаар ялгаж аль нь болдгоог нь ялгаж авах хамгийн чухал байна л да. За. Тэгээ сайхан одоо бичлэг маань үргэлжилж байна. Аюу сонирхолтой болж байна. Энэ удаагийн бичлэг одоо ингээд бөө хүнтэй хамт яваал те. Тэгэл бөөгийн хүнээс үг сонсоол тэгээд дээрэс нь уул аваад тэрхэн зүг гой харьцдаг те. Ямар гой харьцдаг бэ те. Ингээд шүтдэг уул аваа гэдэг чинь ааруул лезгэнд дарагдсан байдаг шүү дээ. Зарим те тийм биш үү. Янзын гой цэвэрхэн. Янзын гой байна. За. Баярлаа. Янзын гой байна. Бүр сэтгэл хөөрчлөө те. Зарим нэг үгээ буруу зүрх хэлсэн бол уучлаарай те. Бас хүн бас яг чийсний байна гэж аахгүй шүү дээ. Тэгэл одоо чилэрээ. За ингээ хээр ингэр өргөлжилж байна. Чи бас цэвэрлэгэлтэй бас нэгэн бодлоо тий. Гэтэ унсан модыг авч байгаа ч гэсэн тэгэл байгаль дэлхий ээжээс одоо ийм байд юм бэлээ нөө одоо мод зод тарихтаа дээр үед монголчууд бас энэ яалтч нөө амны хэрэгсэнд нөө мод хэрэгэлдэж шүү дээ. Тэр бол үнэн. Бид бол мод бол тайрдаг. Тэгэхээр амны хэрэгсэнд мод ашиглаж тайрахтаа хүртэл ингэж модны сүнсийг одоо дэгдэж модыг сүнстэй гэж үздэг байсан байна л да. Одоо нөө төтөм даас тийм амар мундаг сүрх юм яриад ч яах вэ. Тийм одоо шүтлэгэнд тийм байсан байгаа. Тэгээ мод бүх юмыг бид амттай гэж үздэг байсан ард хүн байхгүй. Одоо ч үзэж байгаа хүмүүс байгаа л да. 11:40-оос 12:40. Одоо цаг. Тэгэхээр одоо унсан модыг хүртэл авахтай хүртэл учиртай байна. Манай найз надад бэлгэлсэн шүү дээ. Хүннүү зэрэл гэж. Сайхан манай нэг бидэртэй шар найз гэдэг юм аа. Нэг бүх. Мага хэрүүчтэй гар мараа ингэсэн. За. Уг нь гоё хүмүүст ингэж хүргэдэг контент хиймээр байна. Янзын гоё контент хийгээд хүмүүст бас хүргэдэг. Энэ талаар л ер нь хүргэе гэж зориод байгаа юм л та бид хоёр. Тэ. Одоо бас хүнлэг гоё энэрэнгүү зөв хүмүүст одоо тийм гоё үр өгөөчтэй тийм контент хийгээл. Тэг яг хийж идэл болох байлгүй дээ. Их амар олон хүнд хүрэх гээл байх юм. Чухал биш шүү дээ.
Зөв л хүн болно шүү дээ. Зөв хүн гэдэг чинь худлаа хэлэхгүй хулгай хийхгүй. Тэгээ худлаа хэлэхгүй хулгай хийхгүй байна гэдэг чинь улс өрөө хөгжнөл гэсэн. Хүн болгон тийм болчих юм бол чи нэг цүнхээ нэг газар тавиад орхисон байлаа, мартцсан байлаа те. Ирээд ирэх чинь байж л байгаа. Тийм нийгмийг бүтээхийн тулд л ингээд чадах чинь нэгээрээ л энэ бол бас нэг тэмцэл юм да. Тэ? Өөрсдөө одоо хийж чадах юм аа л хийж шít. Энийг яваа. За. Ini шалтаа юу? Яаж яа ямар санагдаж байна? Ямар вэ? Сайхан бай. Би ч одоо юм юм орж ирсэн байсан. Байгаагүй шүү дээ. За бид хоёр уулаадаа гарчаад бууж онаа. Сайхан байлаа, их гоё юм болж өрнөлөө. Сайхан дурсан жүтээлээ. Уул уснаа сайхан хүндэтгэд үзүүллээ. Стай сайхан тийм ээ? Ингээгээл. За ингээ нэг 5 өгөөч. За сайхан байна. Ерөөсө ганцхан хөхтэй тий. Сайхан байгаа юм чи дөө. Эсвэл бүр цаагаар авах юм байна да. Ингээд л явахгүй л. Ингээ явсан ч болно шүү дээ да. Гээ яах вэ? Тамаас Хүн тарчгүй гэсэн. өөр тийшээс. Бас яваад өгөх юм болов уу гэж бодохгүй. Дутууч. За одоо ингээ битээ дараагийн нэг жижиг үйл ажиллагаагаа тэгээд тэрлүүгээ авчаад юу яана. Амралт зугаалгаар одоо ямар ч нөхцлөөр явж байсан. Хогоо хоёроос хизэж битгий аяараа тэг буцаагаад уут саунд нэгээд аваад буцаад одоо зориултын хогныхын газарт наваачаад хайчдаг байгаараа гэж хүсэж байна. За одоо битээр ичсэн дээр хаваа хогоо ачцаа явж байгаа. Тий. Биз Ширхэх гэж цаас үлдээхгүй л. Энд чи ингээд хэдүүлээ энэ дээр гарч зогссон шүү дээ. Оо тийм үү. Аа. 1080-аар бичүү жоохон тэгээ урт бичлэг хийх үү. Тэгээ дундаас нь тасалж авах уу. Дараа нь үзэх шүү дээ. За. Тантам чинь болсон. Анагшдаг ш. Нэг л гэж. Байдгал жоо уутгатай л бичлэг болох гэдэг да. Дараа нь үзэхэд бас сонирхолтой байт юм аа. Тийм ээ бас дурсамж юм да тий. Заавал одоо тэгэл Агарлаа ш. За одоо гол гаталж үзүүлнэ. Та бүхэн ингээд. Ингээд сайхан гол гаталж байгаа юм да. Гайл зам бай. зүүн штанда. Үн үү? Зүүн. Гол руугаа буцаад орлоо. Ялгч тий. Ухарч гаталж үзүүлнэ гинэ. Яаж чи амж өгнөр үсэх юм уу? Үсээ хаана вэ? Нэг юм байна. Яг одоо баг юм байна. Өнөөдөр За дулгахаа та өнөөдрийнхөө нэг үйл ажиллагааг нэг сайхан дүгнээд яриач. За өнөөдөр миний хувьд бол
одоо сэтгэл зүрхэн дотроо бодож явсан, тээж явсан их агуу үйл хэргийнхээ нэгэн багахан хэсгийг одоо хийж гүйцэтгэлээ. Хээрингэр Бологийн одоо хоёр сайхан дүүтэйгээ хамтраад сайхан Монгол хүний бас нэг хиймэр болсон, Монгол төмний шүтэн болсон, морио унаад өндөр сайхан уулан дээр гарлаа. Аваа уулан дээрээ залбирлаа. Гол усан дээр гоцоо залбирч мөрөглөө. За энэ гол ус аваа уулан дээр гарч одоо их сайхан сэтгэлээ сайхан сэргээлээ. Хүний сэтгэл, хүний энд дотор оршин тогтнодог агуу зүйлийн нэгэн хэсэг бол байгаль өөрөө одоо биднийг маш сайхан энерги, эрчим хүчээр сайхан тийжэж тэтгэж байдаг. Хүн одоо байгаль ихтлгээтэйгээ зөв зүйтэй сайхан харьцаж, хүндэлж, дээдэлж харьцаж явах юм бол хүний амьдралд их маш сайхан баяр баясгалтай их сайхан зүйлүүдийг тохиодог. Байгаль ихтлгээ гэдэг чинь өөрөө хүнд маш их эрчим хүч энерги хайрлахаас гадна хүний оюун санаа ухамсарыг маш сайхан тэтгэж өгч идэг. Тэгээд өнөөдөр энэ Хээрингээр Бологийн одоо хоёр дутаа гараад сайхан уул усаа хүндлээ, дээдлээ. Сайхан Монгол өв соёлоо сайхан дээдлж одоо өв соёлоо алдахгүй гэж сайхан Монгол дээлтэйгээ бас ингэж гарлаа. Энэ бол одоо бас бидний хувьд бол өнөөдөр маш их сайхан баяр баясгал таз жаргалтай өдрүүдийг өнгөрөөлөө. Сэтгэл дотор маш сайхан уужрлаа, онгоолоо, маш их зүйлийг ойлголоо. Эндээс маш их олон зүйлийг харлаа. Тийм учраас өнөөдрийн энэ дүгнэлт гэх юм бол үнэхээр агуу байлаа. Энийн амьдралд одоо мартагдашгүй нэг сайхан өдөр өнгөрлөө. Хүн нэг өдөр амьдрна гэж ярьдаг. Үгүй, хүн маш олон өдөр амьдрдаг. Одоо 70 настай хүн гэхэд 70 жил амьдарсан байх юм шүү дээ. Өнөөдөр бидний амьдралд бол хамгийн сайхан аж аргалтай өдөр байлаа. Хамгийн сайхан залуу нас байлаа. Хамгийн эрч хүчтэй сайхан өдөр байлаа. Маргааш бас энэс илүү сайхан өдөр болох болов уу гэж бодож байна. За тэгээд хүн болгон сайхан уул усандаа сайхан залбирж уул усан гарч Монгол өв соёлоо сайхан дээдлж явж байгаарай гэж одоо ингээд цаашдаа олон сайхан одоо уул ус хангалтлагээр одоо явж Хээрээр явж хоёр дүм өшөө олон сайхан зүйлийг үзэж харж туулж олон дүм сайхан зүйлийг дэлгэрүүлж яваарай. Байгаль ихтлхий гэдэг зүйл чинь бидний амь юм шүү. Байгаль ихтлхий гэдэг зүйл үгүй бол хүн төрлөختөн бас үгүй оршин тогтнохгүй. Тэгэхээр бидний ерөөсөө нэгэн хэсэг зүрх сэтгэл дотор байдаг зүйл бол байгаль ихтлхий өөрөө юм аа. Тийм учраас энэ болгоныг сайхан хүн болгон сайхан түгээж явж байгаарай. Олон сайхан газруудаар амжилттай сайхан явж олон сайхан зүйлүүдийг мэдэж харж үзэж байгаарай гэж хоёр дүүдэд хэлье. За өнөөдрийн дүгнэлт үнэхээр миний амьдралд та бүдгийн амьдралд бол мартагдашгүй агуу түүхийг сайхан өнөөдөр бүтээлээ. Өнөөдөр би их агуу түүх бүтээсэн гэж үзэж байгаа. За тэгээд цаашдын та хоёрын Хээрингээр Бологийн энэ нэвтрүүлэгч өндөр сайхан амжилтыг хүсье. За баярлалаа, миний хувьд ийм л байна. За баярлалаа. За тэгээд манай контентыг өдөө хүртэл үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Баяр таа. Хээрингээр үзүүллээ.